Сайн байна. За юу яцхан сэтгэл санаанд авгүй хэвчтэй. За өнөөдрийн ярилцхуу бичлэгээр anxiety гэж ярьдаг тийм. Anxiety буюу энэ нь монголоор сэтгэл зовнил, түгшүүр, одоо сэтгэлийн түгшүүр, санаа зовнил, одоо хит их санаа зовнилын эмгэг гэж хэлэгддэг. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ anxiety гэсэн сэдвээр ярилцъя. Anxiety буюу сэтгэл зовнил гэдэг нь одоо яг юу юм бэ гэхлээр ямар мэдрэмж юм бэ гэхлээр одоо танд хизээ нэгэн цагт нэг тийм мэдрэмж төрж ирсэн нэг юм ямар нэгэн болоогүй юмнаас төрүүл санаа зовох эсвэл нэг юм цаанаасаа нэг юм дарамт нэг юм сэтгэл зүй дарамтлагдах тэнгуүтэл нэг бодлыг одоо нэг бодол гинт орж ирдэг ч юм уу те тэгээ тэр нэг бодлыг салахгүй байх эсвэл ямар нэгэн байдлаар ямар нэг юмд хит их санаа зовоод тэрэндээ ингээ ерөөсө бодлоосоо гарч чадахгүй байгаад тэр нь ингээ таны эрүүл мэнд одоо өдөр тутмын амьдралд ингээ саад болж байгаа тийм мэдрэмж болвол төрж исэн болов ямар нэгэн байдлаар бүх хүмүүст угаасаа байдаг зүйл мэдээж ямар нэг шалгалтын өмнө эсвэл одоо юу гэдэг те хүмүүстэй уулзахын өмнө одоо болзоонд явахын өмнө одоо юу гэдэг те ингээд бүх амьдралын бүх шатанд ингээд энэ санаа зовнилын энэ мэдрэмж нь байдаг харин зарим нөхцөл энэ нь ингээд хэрэгсээ хэтрээд нөгөө хэд санаа зовохны шаардлагагүй юм дээр ч юм уу хүн хэтэрхий санаа зовоод өөрийгөө нэлээд зовоод энэс яванда anxiety disorder буюу бүр ингээд эмгэг болоод ирд юм байна. За тэгэхээр сэтгэл зовнилын одоо ямар үндсэн төрлүүд одоо байд юм бэ гэхлээр эхнийх нь болохоор одоо ерөнхий general anxiety disorder буюу одоо ямар нэгэн болоогүй зүйл ингээд сэтгэл одоо тавгуутах, хит санаа зовох тий тэгсэрнэ юу ч хийж чадахгүй байх. Одоо бид нар юу гэдэг нэг гэрээ амжлахынсан ингээ яваад байдаг. Тэнгүүл яг тэр нэг сүулдэ ингээд нөгөө сэтгэл зүй дарамт болоод ирдэг. За би гэрээ амжлахгүй байна. Сүулдэ ингээд би ч чадахгүй байна. Би одоо тэр ингээ бүр ингээд нөгөө бодол нь ганцхан гэрээ амжлахынсан гэсэн бодол нь ингээ бүр ингээд ирээд явцдаг. Одоо томроо явцдаг. Тэнгүүд одоо жишээлбэл өөрөөр одоо би маргаашийн шалгалтанда одоо сарын дараах шалгалтанда одоо уг нь бэлтгэстэй байгаад идэг те. Тэнгүүд яг нөгөө нэг ухаарлын 7 хоног дээр л ингээл өгч байгаа юм шиг ингээл нөгөө аюу их юм хийдэг ч юм уу те. Тэгэхээр хоёр дахь нь болохоор obsessive compulsive disorder буюу одоо ямар нэгэн тийм унтарч одоо юу гэх юм унтрааж болохгүй тийм бодлоод ингээ өөр ирэхгүй орж ирэх одоо ерөөсөө ингээ өөрөө бодмооргүй байгаа ч гэсэн ингээ яг ингээ бодлоод аюу их орж ирж хүнийг ингэж те садаа болдог анхаарал төвлөрөлт нь ингээ садаа болдог тэр нь ингээд одоо юу гэдэг юм ерөөсөө бодлоо зэгцэлж хянаж чадахгүй гэсэн үг ингээд хэвийнээр ингээд яг зөв бодох ёстой бодлоо биш ингээ ямар ч шаардлагагүй тийм бодлуудыг ер нь бол дахин бодох нь бол энэ хоёр дахь төрөл байдаг. За тэгэхээр гурав дахь нь болохоор post traumatic stress disorder гэдэг буюу одоо ямар нэгэн тийм онцгой их стрессний үйл явдлын дараах одоо нөгөө хүний одоо тэр бодлууд дандаа юм сүргэн боддог ч юм уу те өөрөө ингээд ер нь бол нэлээд тийм депрессний байдалд бол орохыг хэлдэг. Энэ нь болохоор юу одоо жишээлбэл хүчирхийлэлд аягүй хүртсэн хүүхэд эсвэл эмэгтэйчүүд ч юм ер нь эрэгтэйчүүд ч гэж болно ингээд бүгд ингээ ямар нэгэн хүчирхийлэлд ингээ удаан хугацаанд байсны дараа тэрнээсээ гарахаараа ингээд ерөөсөө тэр бод ингээ тэр дурсамжууд нь бодогддог ч юм уу ямар нэгэн байдлаар ерөөсөө тэр бодлоо зэгцлэх тийм юм ерөөсөө боломж гарахгүй яваад байдаг. Тэгээ энэ нь болохоор нөгөө panic attack маягаар нэг бол орж ирдэг. Нэг бол ингээд нөгөө байнгын тэ ингээ ерөөсөө хүн бодмооргүй мартмаар байгаа юмыг ингээ дандаа сануулж ингэж явах нь болохоор сэтгэл зовнилын одоо PTSD гэж яригддаг тий одоо энэ төрөл багтдаг. Мөн энд нь болохоор нөгөө дайнд явсч исэн ч юм уу тий эсвэл ямар нэгэн тийм маш тийм ууршигтай юм хэцүү үйл явдлыг ингээд давж туулсан ч юм уу тийм маш их өрөнд ороод ингээд явж байгаа ч юм уу тэрнээсээ гарцсан ирнэ ямар нэгэн байдлаар тэр нь бодогддог ингээд бүр сэтгэл дотор нь харлаа явж байгаа яг тийм төрлийн болол санаа зовнилыг хэлж байгаа. За дараагийнх нь болохоор panic disorder буюу түрүүний одоо тийм маш хүчтэйгээр те бүр интенс юм бүр ингээд сэтгэл зүйн тийм дарамт ингэж гинт орж ирж тэрнээсээ олж ингэж одоо бүр ингээд юу ч хэлж ингээд амьсгалах хүртэл ингээд те амьсгал тавцаад ер нь бол энэ амьсгалын энэ ингэж богиносгох одоо тэр зүйл маань л ер нь бидрийг айгүй буруу зүйл тавчраад байна гэсэн үг. Тэнгүүд яг аль болох тийм үедээ болохоор ингээд уртаар амьсгалаад зүрхнийхээ хэмээг ингээд
тогтворжуулаад тэ нэг юм арай нэг юм тиймэрхүү ер нь бол арга хэмжээнүүдийг авдаг. Мөн одоо юу гэдэг одоо яг нөө тухайн үедээ хүнийг ингээд авчрах гад ч юм уу те ингээд нүүрэн дээр нь зохиогч байт юм уу те эсвэл одоо ямар нэгэн байдлаар гар марын барьж өгөх одоо бүр ингээд нөгөө нэг ухаан алдах гад ингээд явж байгаа хүний одоо энэ хэсгээр нь дараа нэтэр гэл нэг тиймэрхүү бас арга хэмжээнүүд байдаг шүү дээ. Ер нь бол panic attack бол нэлээд тийм хүндэрсэн одоо гинтийн тийм зохилтууд ирж байгаа санаа зовлонгийн хэлбэр байгаа. За тэгэхээр сүүлийн үед одоо бас залуучууд донд ч юм уу те ер нь бол сошиал медиа хөгжсөнс болоод ингээд нийгэмд төрөл нь болохоор social anxiety disorder буюу ингээд олон хүн дунд орохоор ингээд айгүй эвгүй байх, айдас төрөх, санаа зовох одоо би яг тийж харж байгаа л ингэж харж байгаа лөө бүр хүнтэй үг хэлж ярьж чадахгүй те яг ингээд тиймэрхүү төрлийн болол санаа зовлон болол бас ордог юм байна. Тэгэхээр нөө олон хүн дунд ороод ирэхээр угаасаа тийм айгүй санаа зовдөг хүмүүс байдаг шүү дээ. Энэ маань бол нэг бодлын, нэг ёсны одоо сэтгэл зовлонгийн нэг хэлбэрч ер нь бол өртөөд байгаа гэсэн ойлголт бас байж болох юм биш үү. Шинж тэмдгүүдийн талаар ярилцъя. Мэдээж тэнгүүд би одоо хүний өдөр тутмын амьдрал одоо би өдөр тутмын амьдралд одоо гардаг тэр шинж тэмдгүүд нь болохоор өдөр тутмын амьдралд тогтмол саадуулдаг байнгын бодлуудаас одоо сэтгэл готрол хүртэл ингээд очтгоо. За тэгэхээр anxiety нь болвол одоо нэлээд хүнд үедээ болвол сэтгэл готрол руу аваачих бас тийм боломж одоо шинж тэмдэг нь бол илэрдэг юм байна. За тэгэхээр олон нийтийн харилцаанд орохоос татгалзах гэдэг ер нь бол нөгөө өөрийн бодлоо хянж чадахгүй ч юм уу те айгүй их бодол орж ирээд ингээд хэд ингээд одоо юу гэдэг нь хинч хараагүй байхад ч юм уу ингээд намайг хүмүүс харж байна энэ олон хүмүүс харж байна ч гэдэг юм аа юуг очихвол гэд гих мэтчлэн нөгөө л нэг ингээд одоо юу гэдэг нь те олон нийтийн дунд би орчлоо гэсэн бодол маань ингээд бүр томроод хүнийг яг ингээд хар үйл нөмөрцөн юм шиг ингээд ерөөсөө юм олон нийтийн харилцаанд орохоос бол бүр ингээд хойшлуулад өгдөг бас тийм шинж тэмдэг байна. За дараагийнх нь болохоор үндэслэлгүйгээр өөртөө айдас үүсгэх буюу одоо хугацаанд болоогүй зүйл ч юм эсвэл өөрийн таамаглалаар тийм одоо өөртөө юм хиймэл айдсыг бий болгодог бас тийм юм байна. Одоо яг одоо ингээ бодглохлоор манай том охин дээр бол нэг тийм те ингээ ерөөхдөө ингээ сургууль дээр ч юм очихоор ингээ жоохон эвгүй байгаад байгаа те ингээ яг юм social anxiety бас жоохон байгаад байгаа юм би ингээ анзаардаг болохоор тэрийг нь айлуулах хөнгөлөх тал руу ингээ болгоод идэг. Тэгэхгүй бол яг хүүхэд болон одоо бид нар ч гэсэн яг нөгөө яг түрүүний хэлсэн шиг те намайг тэгж удахгүй ингэж удахгүй одоо юу гэдэг нь одоо гадаа явж байхдаа ч гэсэн намайг за эндээс ийм юм ингэчвээ тэгчвээ гэл тэгэл яг одоо олон нийтийн сувгуудаар ч гэсэн те бид нар дандаа л юм нөгөө ингээл нэг амар юм сонсохоор яг тэр маань ингээд шүнжин өдөржин бодогдоод за надаа ингэчвээ тэгчвээ гэдэг энэ маань бол ер нь бас ингээд манай монголчуудад аягүй их илэрж байгаа бас нэгэн тийм зүйл гэж би бол дүгнээд байгаа. Одоо яг физиологид одоо ямар нөлөөлөл үзүүлдэг юм бэ гэдэг тухай ярилцъя. За нэгдүгээрт бол толгойн өвдөлт гэж байна. За тэгэхээр ер нь бол толгой нэлээд өвдөд байгаа ч юм уу бас хүмүүс байх юм бол бас хэд их бодол давтаад байна уу гэдгээ бас ер нь нэг ажих нь бас зүгээр юм байна. За дараагийнх нь болохоор нойргуудах. За нойргуудлыг дагаад мэдээж үс уналт, арьс хурааших, ам цангах эдэргээд ер нь шинж тэмдгүүд илэрдэг юм байна. Тэгэхээр нойр одоо бодлоосоо болоод тэ хэд их сэтгэл зовнилоосоо anxiety-наасаа болоод унтаж чадахгүй байх. Одоо нэг угаасаа л хүн ингээд нэг юмыг аягүй томсгож бодоол тэ ингээд дахин бодох ч юм уу татамжтайгаар ингээд явахлаар яг энэ угаасаа нойргуудл үүснэ. За нойр гэдэг маань угаасаа хүний биеийг тэтгдэг хамгийн том зүйл. Тэгэхээр энийг дагаад одоо нөгөө үс унаалттай одоо мэдээж нөгөө бодисын солилцоо ерөөсөө явахгүй бодисын солилцоонд бол нэлээд хамгийн том сөрөг нөлөө үзүүлэх бас тийм хүчин зүйлд орд юм байна. За тэгээд мэдээж тархлаа унах. За нойргүй те ингээ хоол идэж одоо юу гэдэг те хит бодлосоо болоод өөрийгөө стресстүүлээд ингээ авахлаараа угаасаа тархлааны хамгийн том дайснуудын нэг бол стресс байдаг. Тэгэхээр тархлаа унах буюу мэдээж цаашлаад бол физиологийн бүх үйл ажиллагаанд бол бас дахин том нөлөө үзүүлэх тийм нөлөө байна. За хотоодны үйл ажиллагаа. Хотоод гэдэг маань болохоор ерөөхдөө
хүний мэдрэхүйдтэй бас холбогддог. Тэ одоо хүний хамгийн аз жаргалтай гормонууд одоо энэ ходоодноос ялгардаг гэдэг ч юм уу те ингээ гих мэтлэн ингээд ходоод маань бол бидний сэтгэл санаанд бол аюулгүй том нөлөө үзүүлдэг. Энэ дээр бол бүр дахин санаа одоо тавьж те аль болох эрүүл хооллоод ингээд хэрвээ та өөрөө эрүүл хооллоод ч юм уу те ямар нэгэн хит хүнд хооллохгүй ер нь сэтгэл санаа тавгүй үед хүнд хооллохоор бүр илүү даун болдог. Тэгэхээр аль болох хөнгөн чанарын те аюу гоё витаминлэг хоол идэх нь бол аюу чухал. Тэгэхээр энэ хоёр маань ерөөсөн мөнхийн холбоотой байдаг учраас одоо гоё бай одоо те сэтгэл санаа гоё байлгая гэх юм бол бид нар ходоодондоо одоо нэг ашигтай бактери дра те ер нь бол энэ хоол боловсруулах систем аюу сайн анхаарч хоолтондоо тэгээд аюу сайн ус ууж ер нь бол тэрийг ингээд цаанаасаа тэтгээд өгөх юм бол аяанда бас нөгөө гой бодлууд сөрөг бодлууд маань бас арилгах ч юм уу те сэтгэл зүйд бол аюу том нөлөө үзүүлдэг юм байна. За дараагийнх нь нэг аюу том чухал юм байна. Тэгэхээр элэг маань одоо стрессийн үед чихрийг одоо цус руу ингээд сахарыг аюу ихээр шахт юм байна л да. Тэгэнгүүт яг ингэснээр болохоор нөгөө цусны дах сахарын хэмжээ ихсээд чихрийн шижин болох бас тийм нөлөө бас байд юм байна. Тэгэхээр энэ дээр бас тэгээ ер нь бол яг сонсоод тахт бидний аавын үеэс ч юм уу ингээд ер нь бол тиймэрхүү 40 гараад хүмүүс нэлээд их чихрийн шижин гэж яригддаг. Тэгээ ер нь бол ингээ өвчлөлөө гэх. Тэгэнгүүт магадгүй Монголын стресстэй байдалд те одоо бас хүмүүс маань яг юм стрессээсээ болоод одоо энэ маань өвчин маань бол бас тусах шинж байд юм байна. За дараагийн одоо нөлөө шинж тэмдэг нэх юм бол булчин чангарал. Одоо ерөөсөө хүн сэтгэл санаа нь ингээд юу агаад ирэхлээр ер нь биений булчин нэлээд чангардаг гэж байна. Тэгэхээр тэр тусмаа одоо мөр хүзүүгээр бол нэлээд нуруугаар одоо нэлээд чилэг ч юм уу тийм мэдрэмж айгүйх авдсан байна. Тэгэхээр одоо би бас ингээд бодсон чинь нэрэл яг ингээ йог хийхэр ч юм уу ингээд яг бүр ингээ бүх булчин яг тэр цэс маань нуруу хүзөө яг энэ мөрний булчин ингэж аягүй их ингэж нухаж одоо өөр нь ингээ булчингаар нь өөр нь аягүй их ингэж хөдлөгдөг учраас магадгүй йог хийдэг хүмүүс бас аягүй стрессгүй байдаг бас магадлал байж магадгүй. За дараах нь болохоор хүн ингээ гоё бид нар ингээ ер нь бол ингээ ууж урт амьсгал авч ээж ерөөхдөө хэвийн сэтгэл санаа болон одоо ерөөхдөө амьдралын хэм маяг аягүй дэжгүй гоё ингээ тайван болоод ирдэг ш. Тэгэхээр ингээд сэтгэл зовнилын үед болохоор яадаг вэ гэхээр хүний амьсгал маш богиносчдаг. Тэгэхээр ингээд ингээд тэр түргэн хэмнэлтэй ингээд богино ингээд амьсгалууд маань болохоор бидний ингээд урт хугацаанд болол хүчил төрөгчийн дутагдалд оруулах тийм аюултай. Тэгэхээр хүчил төрөгчийн дутагдалд орно гэдэг маань болохоор бид нар зүрхний одоо хэм алдагдаад ер нь энэ маань ч гэсэн бидний арьс үс гэд бас л бүх юмд ингэж тэтгэж идэг тэр үйл явц маань бас байхгүй болох удаашрах тийм шинж тэмдэг бас байт юм байна. За эмэгтэйчүүд маань сэтгэл зовнилын үед болохоор энэ маань дааврын одоо хэмжээг одоо дааврын ялгарлыг одоо доголдуулдаг нь болохоор бидний одоо сарын тэмдэг доголдох, тасалдах эдэргээд ер нь бол ингээд анзаарах юм бол бас юм хэд тайван бус байдалд байгаа эмэгтэйчүүдийн бас та ингээд сарын тэмдэг ер нь бол наашлах цаашлах ч юм уу одоо дундаа сар одоо алгасах гэдэг нэг юм өрхөөнүүд байдаг. Одоо яг бид нар ингээд өөртөө бас шинжих бас нэг юм юу байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ер нь нэг юм би хэр тайван байна вэ гэдгийг бол бас сарын тэмдгээрээ бас шинжиж болд юм байна. Тэгэхээр аль болох ингээд тайван ер нь сарын тэмдэг ч гэсэн ингээд би бас ингээд сонсоод байхад ер нь йог хийдэг эмэгтэйчүүдийн эдгээр айгүй ингээд тогтмол байдаг. Тэгэхээр энэ маань болохоор хүн яг ингээд биеэрээ ч болтугай ингээд нөгөө стрессээ ингээд тайлаад ах нь бол яг хүний тэр нөгөө эмэгтэйчүүдийн өндгөө эс ялгарч гэдэг юм уу одоо тэр яг тэр сарын тэмдэг гэдэг нөхөн орчхон эрхтнүүдэд бол аюул сайн нөлөөтэй байдаг. За ингээд одоо anxiety буюу сэтгэл зовнилоос яаж гарах вэ? Одоо яаж идэх вэ? Эдгээр энэ тал дээр нь бол ярилцъя. Нэгдүгээр талаараа бодлоо хянах ихэвчлэн бид ирээдүйд болох зүйлд эсвэл өнгөрсөнд болсон зүйлд хиймлэр санаа зовоод байдаг гэж бичсэн байна. Тэгэхээр одоо цагтаа илүү төвлөрөө. Одоо юу гэдэг нь ингээд өмнө хойно болоод өнгөрчихсөн юмыг одоо бид нар тэгтээ тэр өөрчилж чадахгүй. Одоо ирээдүйд ч гэсэн бид нар ингээд
ирээдүйд одоо болох зүйл дээр бид нар яаж тус болох вэ гэхээр яг одоодоо л бид нар яг тэр ирээдүйдэд зориулж юм хийх нь одоо бидний өөрөөсөө хийж чадах хамгийн том тус болоод байна гэсэн үг. Тэгэхээр ерөөдөө бодлын хувьд дандаа одоо цаг дээр болж өгвөл төвлөрөөд те ингээд яг хийж байгаа зүйлдээ ингэж төвлөрөх нь бол одоо илүү тэр таныг ингээд зовоод байгаа бодлуудаас бол салгаж өгд юм байна. За дараагийн зөвлөгөө нь болохоор маш итгэвтэй байх. За итгэвтэй байх гэдэг нь болохоор би одоо хүн бичиж болж гин, ярилцж болж гин, дуу сонсох, ном унших, тэ дасгал хөдөлгөөн хийх, гадуур зугаалах, одоо магадгүй хэрвээ ингээд яваад л гоё тоглолт үзэгч байт юм уу те ингээд нэг юм өөр юмд ингээд гоё тухай үедээ ингээд бодол санаагаа оролцуулаад ингээд явах нь маш том нөлөө байд юм байна. Тэгэхээр идэвхтэй одоо амьдардаг хүмүүсийн сэтгэл зүйн нь 60%-аар бага байдгаа гэдэг. Энэ үнэтэй бол би маш санал нийцэж байна. Тэгэхээр бид нар хаяа юу ч хийхгүй байгаанд бидрийг аюух зовоодаг. Бид нар ингээд юу ч хийхгүй байхаар угаасаа хүн ямар нэгэн бодол ингээд бодох нь тодорхой те. Тэгэнгүүт бид нар ингээд юм бодхоос илүү ингээд ямар нэгэн зүйл ингээд хийгээд тэрэндээ ингээд те нэг цаг заваа зарцуулаад ингээд хөдөлгөөнтэй байх нь бидний нөгөө нь яг одоо байдалтай ингэж гой байлгаад ингэж оруулснаар бид нар юугаа стрессээ те тэр их стресс бодлоодаа ингээд сайхан гаргаад яг ингээд бодлоо хянах ингээд чадвар бас ингээд гаргаж ирд боломж бас байд юм болов гэж бодож байна. Тэгэнгүүт миний хувьд болохоор ер нь би бичих бас айгуу дуртай. Хаяа ингээд нөгөө бүр ингээд нэг юм багтраад яг энд ингээд ирчээд те тэгсэр нөө яаж чадахгүй яг тийм үед би ингээд хаяа зүгээр суугаад ингээд бүр ингээд уйлаад чамаагүй те ингээд яг нэг бол ингээд хүн бас ингээд хэд баярлахаараа ч юм уу бас тийм ингээд нөгөө бодол нь ингээд хамаг адреналин ингээд байдаг гэж магадгүй. Тэгэнгүүт айлч тохиолдолд ингээд ер нь бичээд тэрийгээ тэгээд заавал хүнд уншуулах бидэрт бол алба байхгүй. Тэгэхээр яг гоё бодоод байгаа санаа зовоод байгаа тэр юмнуудаа бичээд хүн бас бичснээрээ илүү өөрийгөө дахин нэг таних бас боломж байдаг. Тэгэхээр хүн ингээд ярьж чадахгүй юмыг хаяа аюул сайн бичдэг байхгүй. Тэгэхээр та нар ч гэсэн бас оролдоод үзээрэй. Тэгээд тэр цаасаа одоо яа гэв те хайдаг ч юм уу нэг өөрийгөө нэг ингэж сайхан сулалж өгөөд тэгээд хайдаг ч юм уу шатаадаг ч юм уу те одоо магадгүй тэгтээ хадгалж ч усулж гин те дараа нь бас харахад те за би юм аваад гарцсан шүү гэд бидэрт бас багч гисэн хүч өгч магадгүй. Тэгэхээр ном унших бол бас айгүй зөв байдаг. Тэгэхээр оройдоо бас ингээл бидний бие ерөөхдөө ядраал ирэхээр нөгөө нэг цаанаасаа ингээл одоо мэдээж өглөө ингээд сэрэг байхад нөх бид нар ингээд бас ихтэй нэг бодол бодохгүй яг орой яагаад тэгэхээр нөгөө физиологи маань ядраад ингээд те ерөөхдөө ингээд хүний бие ядраад ирэхээр яг тэр бодлоод ингээд гарч ирэх гэдэг учраас яг унтахын өмнө бас хүмүүс ингээд нойр хөдөлтөй хүмүүс ингээд сайхан ном уншаад яхан бол бас аюу гай нойр хүрээд ингээд те бодол ингээд орж ирэхгээдсэн бодлуудыг чинь сайхан блоклоод бас ирдэг. За дараагийн зөвлөгөө нь яг бидрийг ингээд аюу их бодол тавтуулж байгаа тэр мэдээллийн хэрэгсэл сошиал платформудаас гараа. Одоо ингээд ер нь том жижиггүй бид нар ингээ anxiety дүртөөд те ингээд сэтгэл зовлонлын эмгэгт ингээ өртөөд байгаа нэг аюу том хүчин зүйл бол мэдээж сошиал медиа. Тэгэхээр одоо бид нар те фейсбુકт орлоо за ингээл те одоо надаар хилүүлдэхүү тэр мэдээллүүдийг бодож байгаа бах те ингээл энд тийм юм боллоо энд тийм юм боллоо ингээ ерөөсөө сайн гэхээсээ илүү тэгээд нөгөө бидний тарих маань те одоо сүултээ яг тийм нөгөө юм системд орж байгаа байхгүй ерөөсөө сайн гэхээсээ илүү тийм нөгөө сөрөг юмн дээр бид нар айгүй их ингэж бүр дан гэж бүр яг ингэж тархилуугаа бүр өөртөө ингэ шингээж хүлээж аваад байдаг. Тэгэхээр яг эннээсээ холдох одоо за тэнгуүл одоо бид нар юу гэдэг Instagramд ч юм уу ингээл байж ангууд ингээд те ингээл дандаа л амар гоё жаргаад байгаа ингээл айгүй гоё юм хамаг амтан бүх happy ингээл те айгүй гоё яаж жаргалтай юмнуудын ангууд бид нар ингээ өөрсдөө харьцуулаад эхэлдэг. Тэгэхээр за би те ингээл өөрийгөө болон гэр бүлийн аж аргалтай яг эдэр шиг амар гоё байлгах чадахгүй байх гэдэг ч юм уу. Яг ингээд ирэхлээрээ нөгөө л anxiety маань хөдлөөд те ингээ ерөөсөө яг өөрсдөө харьцуулах бас тэр юунууд гарч ирээд байдаг. Тэгэхээр сошиал платформуд дээр ер нь аюу хяналттай байх. Тэгээ хүүхдүүдэд ч гэсэн ер нь яг ямар платформ дээр ингээд сошиал медиа платформ дээр байгаад байна те. За бид нар бас өөрсдөө бас нөлөөгөө үзүүлчихэж хүүхдүүдтэй нөлөөлнө гэдгийг аюу сайн санаарай. Одоо би ч гэсэн тэрэн дээр ажиллаж байгаа. Тэгмэд ингээ аль болох
quality time те яг ингээд гоё чанартай цагаа болохоор яг ингээ хүүхдүүдтэйгээ гэр бүлээр өнгөрүүлэхээр яг тийм зүйлд бол би аягүй их санаа тавьж байгаа. Тэгэхээр энэ маань бидрийг дагаад бидрийг гүлэр жишээ болгож одоо хүүхдүүд маань яг ийм юунаас гарах учраас бид нар бас хүүхдүүдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндийн талаас өөрсдөө өөрчлөхөөсөр аргагүй. За дараагийн зөвлөгөө болохоор эргэн тойрноо ийм цэгцтэй цэвэрхэн байлгах. Яг энэ нь болохоор бас би өөртөө хэрэгжүүлдэг арга. Одоо ингээ хаяа жоохон юм бодох гээд ингээ те ингээд ажил төрөлтэй амьдрал ингээл хамгийн бодогдоод ирэхээр ингээд босоод нэг сайхан ингээд биеийн нөгөө нэг актив байх гэдэг шүү дээ. Тэнгүүт л яг актив байнга бид нар ингээд юмаа эргэн тойрноо ингээд сайхан зэгцтэй бид нар ингээд дараагийн юмаа бодох бас тэр боломжоо өөрсдөө ингээд ингэж олох хэвээр. Тэгэхгүй яг ингээд нэг юм навширсан юм дотор ингээд хүн угаасаа бодол зэгцэрэхгүй. Тэгээд яг тийм тэ ингээд жоохон духгүй байгаа юм эргэн тойрон орчинд болохоор хүнд угаасаа тийм гой бодлоод юу н орж ирэхгүй. Тэгэхээр энийгээ бас бид нар ингээд яг өөрсдөө хийж чадах юмнууд маань бол эдрэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ яг өөрсдөө хийж чадах юмнуудаа бол ер нь заавал бид нар хийж авах хэрэгтэй. Тэгэхээр гоё тэ минимал тэгээ гоё ингээд гэр орно гоё цэцтэй ингэж байлгах нь бол бидрийг бас энэ илүү бодол бодхоос нь бол сэргийлт юм байна. За дараагийнх нь болохоор согтууруулах ундаанаас дахин тэ одоо өмнө бас бичлэг дээр ярьжсэн. Энэ удаа дахиад согтууруулах ундаанаас татгалзах одоо алкогол буюу одоо тэ согтууруулах ундаа бидний одоо тархинд байгаа тэр тэнцвэртэй байдлыг нь одоо хянждаг тэр эсүүдийг ингээ балансыг алдагдуулаад те ер нь бол эсүүдийг бас тогтоогоод байна штэ. Тэгээ ингээд ирэхлээр ерөөсөө хүний бас нөгөө бодлон ч гэсэн адилхан ингээд те ингээд сатараад ингээд ямар нэгэн замбраагүй байдалд орох нь бол бидрийг дахиад нөгөө бодож исэн бодлоо бүр илүүгээр бодох тэр боломжийг нь бид нар ингээд олгочдаг согтоод ирэхээрээ ч юм уу нөгөө нэг өмнө бодож исэн юм маань гинт ингээд аюу хүчтэйгээр орж ирэх ч юм уу те энэ маань болохоор нөгөө бодохгүй гэд ингээд ер нь хянагдсан байсан тэр бодлууд маань хяналтаасаа гараад те эсүүд маань ингээд нөгөө хянжтгаа ойлаад яг тэр бодлууд нь ингээд орж ирж байгаа гэсэн тийм ерөнхий бас жишээ байгаа. За үүн дээр нэмээд кофе болон тамхинаас татгалзах. За кофе болохоор би бас өөр дээрээ ингээд туршлагаасаа те ингээд бодоод ахаар яг нэг юм кофе ууцсан үед би илүү яг нэг тийм тухгүй байгаа үед кофе уучгаар нөгөө бодол ингээд тэр маань ингээд буцаагаад ингээд итгэвчээд байдаг. Тэгэнгүүт зүрхний ингээд химнэл ингээд жоох ихсэнгүүд бүр ингээд амьсгал ингээд тавцаад те ингээд ер нь бас тийм байдалд ордог болохоор яг энэ сэтгэл зовнилын үед ингээд явж байгаа үедээ бол эн чинь бас нэг те тайвширтлаа ингээд бас магадгүй хэд хоног авч магадгүй. Тэгэх юм бол яг энэ үедээ бол өөртөө зориулаад яг тэр кофеноос татгалцах нь бол хэвийн байдалд ороход бол аюу сайн туслана. За энэ дээр нэмэх нь тамхи бол яг хүнийг бас яг тайшруулаад байгаа юм шиг хэрнээ. Бас тэр никотины тэр хэмжээ нь ер нь бол тэр төгшүүр өмнөний яг тэр эсүүдийг те тэр мэдэрдэг эсүүдийг бол жоохон итгэжүүлж өгдөгөө гэсэн тийм судалгаа бас байд юм байна. За дараагийн зөвлөгөө нь болохоор миний хамгийн дуртай. Тэгэхээр энэ юу вэ гэхээр бясалгал. За бясалгал бол одоо юу гэдэг миний яг сүүлийн те хэдэн жилийн амьдралын яг нэг хэсэг болоо явж байгаа. Би яг аль болох тасгалаа хийснийхаа дараа ер нь хамгийн багадаа би 5 минут би бясалгал хийдэг. Тэгээд одоохондоо ингээл бүр уртаар те хэд өдрөөр ингээл те хүмүүс идэх шиг хэдэн цагаар өдөр хийж чадахгүй байгаа ч гэсэн энэ маань яг миний тухайн өдрийн амьдралд бол айгүй том тус болдог. За бодлыг хянаад оруулахгүй гэж болно. За окей. Тэгэх юм бол үнэхээр орж ирээд байгаа бодлыг аваад дүгнэлт хийгээд гаргах энэ маань бол амар том чадвар болоо явцдаг байхгүй. Тэгэхээр бид нар ингээ хит их хаяа ингээд бүх бодлуудаа блоклох нь бидрийг буцаагаад ингээд хит юм одоо юу гэдэг тийм төгшүүрийн байдалд магадгүй оруулаад иж магадгүй болдог. Тэгэнгүүт яг ингээ бодлоо оруулаа ингээ нүүр тулж ин гэсэн үг шүү дээ. Ер нь бол ингээ бүх бодол төр юу таа. Тэгэнгүүт бодлоо орууллаа, дүгнэлээ ер нь бол тэгээд ингээ гаргалаа орхилоо гэсэн тийм ерөөдөө ийм үйл явц бол ингээ тархинд явагддаг гэсэн. Тэгэхээр энийг ер нь бясалгал хийдэггүй бол ер нь бясалгал хийгээд бас үзээрэй. Хурлын өмнө ч юм уу, том ажлын өмнө ч юм уу би бас ингээ өглөөдөө заавалч байлбал бясалгал хийгээд гардаг байхгүй. Энэ маань одоо юу гэдэг би яг одоо ажил хэрэг дээр ч магадгүй би ингээ өөрөөсөө өндөр алтан тушаалтай хүмүүстэй ч юм ингээ уулзах үед одоо өөр намааг те ингээд биана би ингээд амар мундаг хүмүүстэй уулзлаа штэ те одоо би өөрийгөө ингээд голох биш те ингээд бүр илүү окей ингээд байгаа нөхцөл байдалтай ингээд ороход айгүй их тусалдаг. Тэгэхээр бясалгалын аргыг бас
ер нь өдөр тутамдаа бид нар одоо энэ нийгэмд бас ингээ оруулахаас өөр аргагүй болж байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. Тийм тэгэхээр бяцлаглаар бас одоо энэ anxiety сэтгэл зүйнлэг бас эмчилж болно. За хамгийн сүүлийн зөвлөгөө нь болохоор амьсгалын дасгал байна. За амьсгал бид нар ингээ амьсгалаа бас аюул сайн докторжуулаад энэ уурт амьсгалыг аваад гаргаад за тэрц маа ингээ гарах дээрээ ингээ амар гоё удаан гаргаад инх нь бол зүрхний химийг аюул гоё докторжуулж өгдөг. Энгийн дасгал гэх юм бол те 4 7 8 гэд за зарим тохиолдолд 4 6 8 метр гэдэг. Тэгэхээр энэ маань яадаг вэ гэхээр 4 секундэд амьсгал аваад одоо 6-аас 7 секунд амьсгалаа түгжээд тэгээд дараагийн 8 секундэд нь аажмаар ингэж те 8 секундын турш гаргах одоо яг энэ тас гих мэтчлэн амьсгалын бас техникүүд та нараас YouTube дээр үзээрэй. Тэгэхээр бас зөндөө байдаг. За дараагийн бас нэг гоё амьсгалын дасгал гэх юм бол одоо манай йог дээр ашиглагддаг. Тэгэхээр хоёр те энэ хоёр хуруугаараа хоёр хамрын нүхээ за зүүнээр авлаа. Тэгээд ямар нэгэн одоо те амьсгалыг дотроо эргэлтэнд оруулахгүйгээр нөгөө талаар нь гаргадаг. За баруунаараа зөрүүлээд авлаа. Зүүн рүүгээ гаргадаг те. За тэгэхээр ерөөдөө энэ гих мэтчлэн энэ дасгалуудыг ингээд 3 раундаар ч юм уу те хамгийн бага 2 раундаар ингээд хийгээд явах нь бол бас хүн таны одоо амьдралын хэм маягт бол хамгийн том тус үзүүлнэ. Тэгэхээр энэ бичлэг маань нэлээд урт болох шинжтэй болоо явчлаа. Би яг амьсгалын дасгалуудаараа яг судалж агаад бас өөрийн мэдгтэйгээ те нэмээд бас тусдаа бичлэг болгоод бас энэ дараагийнх ч юм уу те дараагийн бас бичлэгүүдтэй бас оруулахаар шийдлээ. Энэ удаагийн ярилцгуу видео маань бас таалагдсан байх гэж бодож байна. Тэгэхээр бас өөр ямар сэтгэл зүйн талаар ч юм уу те ингээд хоорондоо ярилцах, бичих гэдэргээд тийм зүйл ахын бол комментаар бас чөлөөтэй бичиж болно шүү. Тэгээд хэдүүлээ бас тэ юунд тулд ярилцуу гэсэн нэртэй билээ бас хоорондоо ярилцаад би биндээ бас туслаад шийдэж чадах юм байвал бас хоорондоо туслаа явах нь бол одоо энэ бичлэгний гол зорилго аа. Тэгэхээр дараагийн бичлэг хүртэл баяртай.